Би Цэцлэн аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 7 Б ангиас ингчээ уран цэцэг гэсэн Монголжингоо багийг үүсгэж энэхүү тэмцээнд оролцож байгаа юм аа. Бид хоёрын хийсэн бүтээл бол жимстэй аруул. За яагаад жимстэй аруул хийх болсон бэ гэвэл Монгол өвс соёлоо даган ааруул хийж үүнийг илүү баяжуулж өргөн дэлгэрүүлж жимстэй ааруул хийж одоо шүдний өвчтөл их байгаа энэ цаг үед чихэрний оронд идэж болох жимстэй ааруулыг хийсэн юм аа. Бид хоёрын багц бүтээн болохоор дотроо 4 төрөлтэй нэрстэй, чавгатай, чангаанцтай, энгийн гэсэн төрлүүдтэй. Чангаанц нь дотроо маш их эрдэс бодис агуулдаг учраас үүнийг эрүүл мэндийн жимс гэж нэрлэдэг. За тэгээд чангаанцны дотроо кальц, фосфор, магний ихээр агуулдаг. Харин нэрсэн дотроо болохоор үрвслийн эсрэг ИКА, ЦБ-ийн төрлийн витаминуудыг ихээр агуулдаг байгаа. Бид хоёрын хийсэн 3 багц бүтээгдэхүүнийг хямд үнээр өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч эрүүл амттан идэх боломжтой. Манай 3 багц бүтээгдэхүүнд нь болохоор эхний багцанд нь болохоор мэдээж манай 4 төрлийн ааруул маань багцсан байгаа. Тэгээд би одоо энгийнээр бид шар тус гурилаар хойлдог шүү. Тэгээд тэр гурилаар хойлдгийг 10 гурилаар хойлоод бөөрийнхээ ивэнд оруулаад хийсэн байна. Тэгээд арцыг чицэрганы шүүстэй хойлоод чангаанцыг нэмж өгөөд нэгдүгээр багц маань бэлэн болсон. Хоёрдугаар багцанд маань болохоор эдмигийн болохоор үзэм тэгээд цангистай холсон байгаа. Тэгэнгүүтээ эдмиг бид тарагтай холиод тэгээд өнгө оруулахтаа болохоор бид хүрэн манжинг оруулсан байгаа. Тэгээд мэдээ 4 төрлийн аруулаа гээд 2 10 гурилтай тонсон тосоо хийсэн байгаа. Тэгээд гуравт нь болохоор бидний тараг тэгээд тараг хүрэн манжи хоёрыг хольж өгөөд энэ ундаагаа хийсэн байгаа. Тэр ундаа болохоор тараг, луун, жижиг луун хольж хийсэн. Эрүүл амттан авч эрүүл мэндээ анхаараарай. Баярлалаа.